Өчигдөр уралдсан засгийн газрын хуралдаанаар нэгэн таатай шийдвэр гарлаа. Тэр нь 5 толгой орчимд 60-аас 100 км-ийн урттай нүүрс атсан машины цувааг цэгцэлж уртын бус богинын тээвэрлэлт хийх шийдвэрийг гаргажээ. Өмнө нь 5 толгоос нүүрс артсан уртын урт хэмээх маршрутын тэрэгнүүд богино рейс хийж байгаа бусад машинуудаа шаваргааж асар урт цуваа төгжрөл үүсгэн блоколдог байсныг болиулж богино рейсээр ойрхон зайд олон удаа тээвэр хийлгэхээр болгожээ. Ингэснээр 5 толгоос нүүрс атсан машинууд шууд цагаан хадан дээр нүүрсээ буулгаад буцан давхиж ахин эргэж ирэх шуурхай маршруттай болох аж. Харин цагаан хаданд буусан нүүрсийг бас нэг богино рейсийнхэн ачиж хэлийн цаана гаргахаар болгожээ. Тэр нь эдийн засгийн мэрийг дүр зураг авчирнаа 284 тэрбум төгрөгийн 4 сарын хугацаанд борлуулалтын орлого нэмэгдэнэ. 11 сарын 11-нд очиж ажиллаж ирсэн нөхцөл байдал хүнд байсан. Бас сүрдсгийн зүгээс бас анхааралтай авч дээрх арга хэмжээг шуурхай арга хэмжээ авч ингэж хэрэгжүүлсний үр дүнд бол энэ хүндрээд байгаа үүсгэж байгаа нөхцөл байдал бол ингээд буцаад хэвийн хэмжээнд очих болно гэдгийг бас салбараар хэлмээр байна. За ийхүү ихний ээжэнд хэд их төгжрлийг шийдэх гарц орсон болол тоо. Гэхдээ энэ нь бас учир дутагдaltaй. Манай жолооч нар хэлийн цаана хятадуудын дарамтанд маш их өртдөг. Хужаа нар өөрсдийнхөө хил рүү оруулангууд зодож нүтгэнд хэвийн үзэгдэл бөгөөд хамгийн сүүлийн мэдээгээр нэг монгол жолоочийг бүр 100 гаруй километрт байх халиуц суурин руу аваачин зодож нүдэж гэмтээсэн байна. Учир иймээс одоо үүнийг нэг мөсөн зэгцэлж хятадууд өөрсдөө хэлийн дотор орж ирэн нүүрсээ ачиж явдаг болох хэрэгтэй. Цаашх нь бидэнд ёстой хамаагүй тэр хил дээрээ төгжирнүү яано хятад цагдаа нь хужаа жолоочоо зодноо алноо ёстой падли алга. Түүнээс гадна монгол жолооч нар хэлийн цаана гарч хоолунд өдөж ус цасанд орхоос өгсүүлээд хятад улсад асар их хөрөнгө оруулалт хийдэг. Хэрвээ Монгол руу орж ирж нүүрсээ авдаг болгочихвол тэдний мөнгө нь Монголын хил дотор үлдэж тэр хэрээрээ монголчуудад эдийн засгийн ач холбогдол нь өндөрснө. Мэдээж хэлийн цаана жолооч нараа гаргахыг аль аль тал нь хүсэхгүй болж илүүл өөрсдийнхөө хил рүү оруулж хэдэн цаасыг нь сөхсрөх сонирхол явагдах хэдий ч монголчууд бид Монгол улсын засгийн газар алийн болгон хятадын аяг дагаж тэдний бомб тотуудыг хөгжүүлэхвтэй. Учир иймээс энэ талаар бодолцсон үзэж иргэний зориг гарган Монголын хил дотроос хятадуудыг өөрсдөө ирж нүүрсээ авдаг болгох хэрэгтэй байна.